Израильчуудыг Египтээс чөлөөлөн гаргасан ертөнцийн эзэн. Израильчуудыг Египт нутгаас гаргахад нь Яаковын үр удам харийн нутгийг орхиход нь Иудах овг нь мөнхийн эзний ариун хүмүүс болж Израиль улс нь түүний хаант улс болсон юм. Тэнгис далай хүртэл мөнхийн эзнийг харахтаа хулжин дагжиж Йордан голын урсгал хүртэл эргэн цутгаж байсан. Уул нурууд нь хуц ухан мэт тонгочин цавхчиж, овд толгод нь хураг ишиг мэт хариалгаж байсан. Тэнгис далай минь юунаас болоод чи хулжин дайжив. Йордан гол минь юунаас болоод чи урсгалаа зогсов. Уул нурууд минь юундаа та нар хуц ухан мэт тонгочив. Овд толгод минь юунаас болоод та нар хураг шиг мэт хариалгав. Хөрс дэлхийн минь мөнхийн эзнийг хүрлцэн эрэхтэн Яаковын өрөвслөн хөндлөдөг ертөнцийн эзнийг дэрэгтэй эрэхтэн чи дагжин чичирсгүй. Хадан зохионоос булаг ориглуулан нуур үүсгэж цахиур чулуунаас булаг ундраагч түүнийг дэрэгтэй эрэхтэн чи чичрэн дагжсваа. Цорын ганц ертөнцийн эзэн. Өөрсдөө биш шүү мөнхийн эзэн минь. Өөрсдөө бид яруу алдрыг өгөхгүй шүү. Харин хууршгүй үнэнч хайрыг тань, найдвартай үнэнч чанарыг тань бодоод таны нэрэнд л бид яруу алдрыг өгөх болно. ертөнцийн эзэн чинь хаана байна хэмээн өөр үндэстнүүд биднийг тавлах хэрэг байна уу? ертөнцийн эзэн маань өөрийнхөө ертөнцид оршин буй. Хүссэн бүхнээ тэр гүйцэлдүүлж байдаг. Өөр үндэстнүүдийн бурхад нь алт мөнгөн шүтэнүүд, хүний гараар хийсэн дар урлалын бүтээлүүд, амтай хэрнээ тэд ярьж чадахгүй билээ. Нүдтэй хэрнээ тэд харж чадахгүй билээ. Чихтэй хэрнээ тэд сонсож чадахгүй билээ. Хамартай хэрнээ тэд үнэрлэж чадахгүй билээ. Гартай хэрнээ тэд мэдэрч чадахгүй билээ. Хөлтэй хэрнээ тэд алхаж чадахгүй билээ. Хоолойтой хэрнээ тэд дуугарч чадахгүй билээ. Тэднийг бүтээсэн хүмүүс нь өөрсдөө найдал арчаагүй. Тэдэнд итгэдэг бүхэн өөрсөддөө найдал мөхөс. Израильчуудаа мөнхийн эзэнд итгэж найдагтун. Тэр бол та нарын тусламж дэмжлэг, хаалт бамбай болоо. Аарны үр садаа мөнхийн эзэнд хамаг найдвараа зориулгатун. Тэр бол та нарын тусламж дэмжлэг, хаалт бамбай болоо. Мөнхийн эзнээс имэж авдаг хүмүүсээ мөнхийн эзэнд найдагтун. Тэр бол та нарын тусламж дэмжлэг, хаалт бамбай болоо. Мөнхийн эзэн биднийг үргэлж анхааран ажиглаж байна. Тэр биднийг ерөөх болно. Израилийн ард түмнийг тэр ерөөх болно. Аарны үр садыг тэр ерөөх болно. Мөнхийн эзнээс имэж авдаг хүмүүсийг тэр ерөөх болно. Их баг гэлтгүй ижилхэн бүгдийг нь ерөөнө. Мөнхийн эзэн та нарыг өнөр өтгөн болгох болтугай. Өөрсдийг чинь болон үр хүүхдүүдийг чинь өнөр өтгөн болгох болтугай. Хөх тэнгэр хөрс дэлхийг бүтээсэн мөнхийн эзнээс та нар ерөөл авах болтугай. Тэнгэр огторгойн мөнхийн эзнийх болоо. Харин хөрс дэлхийг тэр хүн төрөлхтний үр садад өгч эзэмшүүлсэн билээ. Нас барсан хүн мөнхийн эзнийг магтахгүй. Нам гүмийн ертөнцид очисон хүн түүнийг өрөмжилж чадахгүй. Харин бид мөнхийн эзнийг магтана. Энэ мөчөөс эхлээд үеийн үе түүнийг л магтах болно. Мөнхийн эзнийг магтцгаая.